Энэ удаагийн кино төвчлөлөөр The Life List гэх киног хүргэх гэж байна. Алекс найз залуугасаа өмссөн плаж нь ямар харагдаж байгаа талаар асуучаад түүний хариултыг тоолгүй солихоор явна. Түүний ээж нь гэр бүлийн гишүүдэд цуглуулan үдшилэг хийж байдаг ба хоёр том хүү нь Алексийг ирээгүй байгаад баг зэрэг гомдлолно. Энэ үед ээж нь тэр бол миний хамгийн хайртай охин гэхэд тэд бид ч бас хамгийн хайртай хүчин мэзтэй гэцгэн. Тэд үдшилэг дөрөхдөө бэлдэж байхад Фин ороод хүмүүстэй мэндэлж дуусаад жүхээ бариараа. Тэгээ чиний хүүхэд байхдаа амьдардаг байсан өрөөнд нөгөө юу яа игээд орон хүмүүстэй уулзан ярилцахад бүгд жирэмсэн байдаг ба Алекс түнд их л дургүй байгаа харагдана. Манай хүн дээр үеэлүүд нь нэрэн үдшилэг уудахтай байгаа талаар хэлэхэд тэднийг өөрийнх нь өрөөнд очиж тоглоорой гэд явуулна. Түнтэй уулзсан хүн болгоно яагаад богцлогоо болсон талаар болон мөн Финийг яагаад ажилласаа гарсан талаар сонирхцгооно. Түүний найз залуу нь видео тоглоом тоглох сонирхолтой бөгөөд түүнийг ажил болгоно тоглоом хийхээр шүтэн ажилласаа гарсан байдаг. Манай хүн үдшилгээ цэцлэхэд байж байхад найз нь ирэх ба тэд өөрсдөө энэ үдшилэг дайх жирэмсэн биш хүмүүс гээд тэдгэр жирэмсэн хүмүүс дургүй байгаа талаараа ярилцаж байхад түүний ах нь их нэртэйгээ эрен ярилцсан. Энэ үед тэр найз залуу руугаа харна нөгөө дохиогоо өгөхөд Фин шууд л яриагаа өндөрлүүлэн түүний өрөө рүү явна. Энэ үед Алекс гэнт дүүнараа өрөөнд нь тоглоорой гэснээ санангүй. Фин хувцас тайлан бүжиглэж байхад үеэлүүд нь орж ирэн түүнийг харж үзэгдэл солигдно. Алекс ээжийнхээ өрөөнд ороход ээж нь ах чинь чамайг хизээж уучлахгүй байх таа гэд инээлтэн. Чи орд их сонирн байна. Ямар нэгэн зүйл болоо юу? Чи маш өсөл тэмэлтэй хүүхэд байсан гэхэд би тантай хамт ажиллаад маш жаргалтай байна. Би хүүхэд байхдаа л тийм байсан. Би таньгүйгээр яндаа гэд хүнэглэн. Алексийн ээж хүнд өвчтэй бөгөөд тэрний дээгрэх боломжгүй болсон байдаг. Хэсэг хугацаа өнгөрч түүний ээж нь нас барсан байх ба гэртэн дотны хүмүүс нь цугулцгаана. Гэрт цугулсан хүмүүс донд аав нь байхыг харсан Алекс түүний гэрсэнд нэлээд дормжхон байдаг. Тэд бондоо хулж руу явцгаах ба замдаа ээж аавынхаа салалтын талаар ярилцсан. Алекс аавыгаа өөртийг нь орхиод явсан гомцоор байдаг. Ах нар нь ээжийнхээ үлдээсэн эд хөрөнгнөөс би тэрнийг авах байх гэж ярилццгаан. Том ах нь Алексийг ээжийнхээ гол сайхны компанийг авах байх. Гэтэ өөрийнх нь эхнэр тэнд Алексээс удаан ажиллаж байгаа талаар хэлэн түнд компаниг өгөх дургүй байгаа нь харагдана. Бүх цуглан сууж байхад хуульч орж ирэн ээжийнх нь гэрээслийг танилцуулахад ах нарын нь ярьж байсан зүйлсийг тэдэнд өгсөн байх ба харин өөрийн байшингаа 12 сарын дараа зархаар тавилсан байдаг. Дараагийн зүйл болох гол сайхны компани том үгийнхаа эхнэр дүлдээхээр гэрэлсэн байх ба Алексийг ажлаас салсан байдаг. Энэ үед тэр гайхан би менежер бас тэгээд түүний ганц охин. Одоо би ажилгүй бас юучгүй болж байгаа юм уу гэд уурлана. Гэрээслийн төгсгөл дээж нь түн цагтл үлдээсэн талаар дурдна. Алекс энэ үед үнэхээр утгагүй байгаа талаар хуульчтай харин түүний өрөөнд ирэхэд би ээжтэй чинь 3 жил ажиллаж байна. Тэр бол үнэхээр ухаантай. Магадгүй энэ хамгийн зөв шийдвэр байсан байх гэхэд манай хүмүүс уурлан би одоо юу ч байхгүй. Хинч биш боллоо гэд чи намайг мөн гүнэт тэтлэл ярьж байна гэж бодож байгаа байх гэхэд түнд нэгэн төгтөө өгөн ээж чинь үний ганцаараа байхтай үзээрэй гэсэн гин. Тэр ээжийнхээ төгтөөг задлахад нэгэн CD болон жагсаалт байх ба CD-г тоглоулоход ээж нь чи үнэхээр урам хугарсан байх би мэдэж байна гэд төгтөөнд байсан жагсаалт харуулan би үүнийг олсон чи 13 настай байхдаа бичсэн жагсаалт тэр гоо сайхны компани чиний мөрөөдөл биш би чамайг сайхан амьдраасай гэж хүсэж байна. Энэ жагсаалтаас биелүүлэх болгондоо нэг видео хуульчаас авч үзээрэй. Хэрвээ бүгдийг биелүүлж дуусвал энэ улаан төгтөөг хуульчаас аваарай. Гэхдээ шинэ оноос өмнө бүгдийг биелүүлж дуусгахгүй бол авах боломжгүй гин. Алекс найзуудтайгаа уулзсан жагсаалтын талаар ярилцсан. Эдгээрийг яах гэж биелүүлэх ёстой гэж мөнгөний төлөө юу гэд дурамжхан байдаг. Найзууд нь жагсаалтыг харан амархан юм байна оролдоод үзэх хэрэгтэй. Чи багшлах дуртай шүү дээ гин. Тэр найзтайгаа Фин жинхэнэ хайр мөн эсэх талаар ярилцахад ээж нь жинхэнэ хайраа мэдих 4 асуулт хэлж байсан талаар хэлэн түүнийг өөрөөсөө асуухыг зөвлөнө. Эхний асуулт нь тэр сайхан сэтгэлтэй юу? Хоёр дахь асуулт нь тэр чамайг өөрийнхөө байхад тусалдаг уу? Харин 3 дугаар асуулт нь чи бүх зүйлээ тэдэнд хуваалцдаг уу гэсэн бол хамгийн сүүлийнх нь түүнийг хүүхдийнхээ аав гэж төсөөлдөг үү гэсэн байдаг. Тэр бүх асуултаа бодон гэртээ орж ирэхэд найз залуу нь өөрийн шинэ хийж байгаа тоглоомоо тоглож байх ба түнд листэ харуулхад Фин түүнийг 13 таадаа хэрхэн ухаантай байсан талаар хэлэн чи бүгдийг хийж чаднаа. Харин түүний дараа бид эрх чөлөөтэй бас мөнгөтэй болж тоглоомын компани нэн гэхэд Алекс сурлан бүх зүйлээ аван явна. Тэр гэртээ ирэн жагсаалтаа хийсэн харж байгаа туйлч дээр очин ээжийнхээ CD-нүүдийг авахыг хүсгэд ямар нэгэн жагсаалт биелүүлэх болгондоо нэг CD авах боломжтой гэдгийг хэлдэг. Алекс жагсаалтаа биелүүлж эхлэхээр шийдэж
Чагсаал дээрх ном уншиж, төгөлдөр хуур тоглож, швэсэл ихээр хайж эхэлнэ. Түүний чагсаалтад нэг удаа комеди хийх гэсэн байх ба тэр тайзан дээр гарan ярьж эхлэхэд эхэндээ хүмүүс нийтдээ зүйл байхгүй байна гэж шүмжлэнэ. Манай хүн сүлдээ сандарахаа болж хүмүүсийг багханч гэсэн инээлгэж чадна. Брат комеди дээр ирэн түүнийг үзүүлбэрээ дуусны дараа ээжийнхэн CD-г өгдөг. Бичлэг дээр ээж нь түүнээр бахархаж байгаагаа хэлэн дараа 7 хоногт өдөр бүр хамгийн хэцүү зүйлүүдтэйгээ нүр тулаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя гэнэ. Тэд өөрсдийнхөө хамгийн ихийг хүсдэггүй зүйлийн талаар ярилцсан. Брат түүнд сайн дурын ажил хийдэг. Чи тэр газар багшилж үзмээр байна уу гэд түүнээс асуухад чи яагаад надад сайхан хандаад байгаа юм? Намайг хөрөнгө үлдсэний дараа түүнээс ашиг авахыг хүсэж байгаа юм уу гэхэд Брат яагаад гэдгээ сайн мэдэхгүй байна гэнэ. Алекс чагсаалтад байсан номоо метронд уншиж явахдаа нэгэн залуутай номны талаар ярилцсан. Ажлын ярилцлаганд орохоор сургууль дээр ирэхэд шууд л сурагчдын танилцуулга өгөн тэдний хоцрогдлыг арилгах хэрэгтэй гэнэ. Тэр анги руу орон сурагчдын танилцуулгатай бүрэн танилцаж амжаагүй байхад хог дүүрэн хүүхдүүд орж ирэн хичээл эхэлнэ. Алекс хамгийн чухал зүйлээ бичээрэй гэд даалгавар өгөн сурагчдын дундуур алхаж байхад нэгэн сурагч зураг зурж байх ба тэр хичээлийг хийхийг санал болгон хийхгүй бол дэвтрийг авлаа гэд авахад эзрээ урлан дэвтрээ шүүрэн авч түн рүү дунд хуруу гарган явна. Алекс нөгөө багш дээрээ ирэн энэ хүүхдэд хичээл зааж чадахгүй талаараа хэлэн гэхдээ түүнээс ажлаас халахгүй байх талаар гуйна. Тэр түүнийг сургуулийн эмчтэй танилцуулахад нөгөө метрон танилцсан залуу байх ба манай хүнтэй танилцсан Эзрагийн талаар ярилцсан. Тейлор түүний ээж нь нас бараад удаагүй байгаа талаар хэлэхэд Алекс манай ээж бас нас бараад удаагүй байгаа. Би түүнтэй энэ сэдвээр ойлголцох юм байна гэхэд тэр нэлээд цаг хугацаа орох байх таа гин. Манай хүн ажлаа тараад автаагаа уулзсан багшилж эхэлснээ хэлэн өөртөө дэмжлэг хэрэгтэй байгаа талаар хэлэхэд аав нь дахин багшилж эхэлсэнд баярлан хэрэгтэй зүйл байвал бүгд талаар туслана гэхэд Алекс би мөнгөний талаар яриагүй байна. Надад зүгээр л дэмжлэг хэрэгтэй байна гэж уурлана. Тэр аавыгаа орхиод явсан талаар ярих үед аав нь ярилцахыг хүсэхгүй гарахад араас нь даган очиж юу болсон талаар асуусан. Өөрийгөө аавынхаа төрсөн охин биш талаар мэдээж гэртээ ирэн ээжийнхээ зураг руу харан уурлана. Маргааш нь ахнараа цуглуулan өөрийгөө аавынхаа төрсөн охин биш талаар хэлэн төрсөн аав нь хөгжимчин талаар ярилцсан түүнийг хайж олмоор байгаа гэдгээ хэлнэ. Манай хүн Брадын ажил дээр ирэн номоо дуусгаснаа хэлэн шин CD аав нь төрсөн аавынхаа мэдсэнийг хэлж түүнийг олоход туслахыг гуйна. Тэр гэртээ харин CD-гээ үзэхэд ээж нь чи лайфлистэ 13 наснда бичсэн ч энэ бол чиний хамгийн зөв зам. Хэрвээ бүтлгүүдсэн санаа зовох хэрэггүй гэд дараагийн бичлэгээр уулзъя гэнэ. Тэр нэгэн хөгжмийн багш дээр ирэн төгөлдөр хуур залгахаар болж бэлтгэл хийж байхад аваас нь мессеж ирнэ. Чамайг сайн байгаа гэж найдаж байна. Хайртай шүү гэсэн байдаг. Манай хүн Эзра дээр ирэн үнийг номын сангаас авсан. Чам таалагдах байх гэд хэдэн ном болон CD өг гэхэд тэр хичээлийн дараа бороонд Алексийг дуудан шууд л газарт хаяна. Тэр урлан Тейлор дээр ирэн Эзрагийн талаар хэлэх гэхэд уулзалтанд цуг явах байсан хүн завгүй болсон. Өөртөө хамт явж Эзрагийн талаар болон өөр зүйлсийн талаар ярьж болох талаар хэлэн хамт явна. Тэдний хүлээн авалт дээр ирэхэд Брад байдаг ба тэднийг ярилцаж байхад түүний найз охин болон Тейлор нар ирэн бүгд нэг нэгнээ таньдаг байж тардаг. Тейлор болон Нина өмнө болцдог байсан талаар ярилцсан. Брад Тейлортай уулзсан Алекс ч сонирхол биш үстэй гэд нэг л хармалсан байдалтай ярилцсан. Тейлор хүлээн авалтын дараа түүнийг өөрт нь маш ихээр таалагдаж байгаа талаараа хэлэхэд Алекс мөн таалагддаг талаараа хэлэн тэд болцож эхлэхээр болдог. Тэд уулзаж эхлээд хэсэг хугацаа өнгөрч түүнийг ах нартайгаа танилцуулахад Алексийг харсан ах нь чи үнэхээр сайхан харагдаж байна гэд түүнийг жаргалтай байгаад баярлана. Алекс төгөлдөр хураа тоглож сайн дурын ажил сурагчтайгаа зохион байгуулж мөн сагсан бөмбөг тоглох, үдирчлэгт явах, машин барьж сурах гэж чагсаалтуудаа биелүүлсээр байдаг. Гэрийн даалгавраа хураах үеэр Эзра түнд таны өгсөн киног үзсэн гэд даалгавраа өгөхөд тэр маш ихээр баярлана. Алекс Брадтай уулзсан дараагийн CD-гээ аван аавыгаа олох талаараа болон Тейлор түнтэй гэртэн байхаас илүү гадуур кино үзэн ресторан хоолнд орохыг илүү төсдөг талаар хэлж би зүгээр л түүний ертөнцид амьдарч байгаа юм шиг гэд ярилцсан. Оройн хоолоо идэхээр бэлдэж байхад манай хүн би үргэлж танаа тооллож чиний найзуудтай уулзаж байна. Чи манай гэрт очихыг хүсдэггүй юм уу гэд ярилцаж байхад Тейлорын найзууд ирнэ. Энэ үед Алексийн утас дуурам Брад залхам авиг нь олсон талаараа хэлэхэд тэр маш их баярлан Тейлорыг тэрвэрн түүний найзуудтай танилцсан. Хэсэг хугацаа өнгөрч 10 дугаар сар болж Тейлор түүний гэрт оройн хоол идэхээр анхудаа ирэн гэрийг нь их л сонирхон харан. Тэр үед найзууд нь ирэн түүний жагсаалтыг харан Тейлор танд жинхэнэ араас бусд нь бараг л дуссан байгаа талаар хэлнэ. Алексийн бүгч очид ирэн оройн хоолоо идэн бүгд хөвгөлтэй зүйл ярилцсан инээлдэж байхад Тейлорт бүх зүйл нь утгагүй санагдан тэдний гайхан ажиглана.
Тэдний найзууд явсны дараа Тайлерт энэ уулзалтанд таалагдаагүй, ямар ч утгагүй тэнэг зүйлсийн талаар ярилцсан болон нөгөө жагсаалт дээр жинхэнэ хараа чиглэхгүй байгаа талаар хэлж маргалдан явна. Маргааш нь болж Алекс хавтайгаа уулзахаар Брад болон түүний найз охинтой хамт явцгаана. Тэр Тайлертай хамт явах байсан ч утсаа авахгүй, түүний мессежинд хариу бичихгүй байгаагаас тэдэнтэй явдаг. Нинаг үтсний дараа тэр Брадаас аав түүнтэй уулзахгүй бол яана гэж санаа зовон мөн Нинаг харан түүнийг маш үзэсгэлэнтэй талаар ярина. Тэд будалдаа ирэн бүртгэлээ хийлгэж байхад Нина тэдэнд рүү нэг л сонин харан ажиглана. Манай хүн өрөөндөө орон явахтаа бэлдэж байхад Брад ирэн Нина ажилдаа болоод явсан талаар хэлж тэд хамтдаа аавынхан тоглолт руу ирэн тэднийг ажиглан харж байхад аав нь тэдэн дээр ирэн бүхэл тоглолтын турш түүнийг ширтэж байна. Зураг даралгыг хүсэе юу гэхэд тэд өөрсдөө танилцуулан нэрээ хэлэхэд шууд л түүнийг танин Алексийн талаар ярилцаж байхад хамтлагийн гишүүд нь тазан дээр гарацааг боллоо гэж дуудана. Алекс түүнээс маргааш уулзаж болох уу гэхэд тэр маргааш өөр хотод тоглолттой гэтээ өглөө уулзъя гэд уулзгаар болно. Тэр автагаа юрсан талаараа Брадтай ярилцсан хэсэг хөгжүүлдэж байгаад буудалтай харин өөрсдийн өрөөндөө орчоод буцаж гарна нэгнийхээ өрөө рүү орон шууд л өсөлдсөн нөгөө юу яачдаг. Маргааш өглөө нь болж Брадыг сэрхэд Алекс байхгүй байдаг ба тэр түүнийг хайж очиход аав нь өглөө уулзъя гэсэн чирээгүй байдаг. Манай хүн нилээд сэтгэлээр унан Брадтай хамт буцна. Алекс баярснаа хэлэн нэгнээ унсан. Өчигдөр гахалтай байсан ч тэр бол алдаа гэд түүнийг маш сайхан найз охинтой гэлнэ. Энэ үед Брад би чам түүнийг ажлаар буцсан гэж худлаа хэлсэн. Бид өнөндөө салсан гэхэд Алекс юунаас болсон талаар нь асуун үнийг хэлээгүй дуурлана. Брад түүнд хандан "Тийм ээ би хэлэх ёстой байсан. Би чамайг Тайлер сайн гэж бодохгүй байна" гэхэд Алекс урлан явна. Түүний гэртээ ирэхэд Тайлер хүлээж байх ба маш их санснаа хэлэн урьдчилан шалтгаан жагсаалтнаас болоогүй. Харин найзууд болон түүний санал болгосон номыг уншаагүйгээс болсон гэхэд Алекс аавынхын талаар асуухгүй юм уу гэд чам таалагдаагүй болгон чинь миний л амьдрал тэр чинь би л гэд явна. Хэсэг хугацаа өнгөрч манай хүн ах нартайгаа уулзан жагсаалт дээр байсан гот харах хүслээ ах нартайгаа хамт биелүүлэн багын дурсамжаа ярилцсан ээжийнхээ бичлэгийг үзцгэн. Хэсэг хугацаа өнгөрч манай хүн аавтайгаа ярилцгэн. Эцэст нь 12 дугаар сар болж манай хүн хуульчтайгаа уулзан жагсаалтаас жинхэнэ хайраас бусад зүйлийг дуусгаснаа хэлэхэд ээж нь жинхэнэ хайр дээр цаг хугацаа цаагаагүй. Түүнийг хөв залгамжлагч болсон гэд улаан дөхтөг өгөхөд ээжийн дүнд байшингаа өвлүүлж байгаагаа бичсэн байдаг. Манай хүн гэртээ ирэн ээжийнхаа сүүлийн CD-г үзэхэд энэ бүхнийг хийсэнд баяр хүргэж бахархаж байгаагаа болон үүр тайртай бас үргэлж хайртай байх болно гэхэд манай хүн шууд л гаражнаасаа хуужин ээжийнхаа машиныг унан найз руугаа жинхэнэ хайраа мэдэх 4 асуултаа явуулаач гэд Брадын гэрлөө явна. Хэдий машин барихаа сайсан чадлаараа явна түүний гадаа ирэхдээ санаандгүй машиныг нь мөрөгчнө. Брад гарч ирэн машиныг нь мөрөгсөн гэд түн рүү уралхаад би чам руу маш их залгаж мессеж бичин уучлалт гуйсан. Яагаад хариулаагүй асуухад уучлалтыг чи хүлээж авсан. Бид одоо найзууд түүнийг явуул гин. Алекс түн хандан би өөрөөсөө жинхэнэ хайраа мэдэх 4 асуулт асуусан. Тэр болгон чи таарж байна гэд би бинээ ойлгон үнсэлсэн. Тэр дотны бүх хүмүүсээ ээжийнхаа гэрт цуглуулan шинэ оноо тэмдэглэж байгаагаар кино маань дуусна. Бичлэг маань таалагдсан бол комент хэсэгт өөрийнхөө лайв листийг хуваалцаарай.